Өмнөговь аймаг. Монгол улс 1931 онд орон нутгийн засаг захиргааны бүтцийн өөрчлөлт хийсэн билээ. Энэ өөрчлөлтөөр урд нь 5 аймаг 72 хошуу, 525 сум байсныг 12 аймаг 324 сум болгон зохион байгуулахад Өмнөговь аймаг шинээр байгуулагдсан байна. Ингэхдээ Богд хаан уул цэцэрлэг мандлын аймагуудаас таслан зохион байгуулсан байна. Өмнөговь аймаг нь 165 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй 15 сум 61 багтай. Монгол улсын хэмжээнд хамгийн том газар нутагтай аймаг юм. Аймгийн төв 70 дахь тод нь Улаанбаатар хотоос 560 км зайтай оршдог. Монгол улсын хамгийн өмнөд хэсэгт оршдог баруун талаараа Баянгор аймагтай, баруун хойд талаараа Өврөнгай аймагтай, хойд талаараа Дундгой аймагтай, зүүн талаараа Дорногой аймагтай, урд талаараа бүгд найрамд Хятад улстай тус хил залан оршдог манай улсын томоохон аймагуудын нэг билээ. Байнгын ажиллагаатай Гашуун Сухайд Шивээ хүрэн гэсэн хилийн 2 бомбтой. Өмнөговь аймаг 2024 оны жилийн эцсийн байдлаар 26075 өрх, 78763 суурин хүн амтай, сүүлийн жилүүдэд хүн амын дундаж насал 73.7 байгаа нь улсын дунджаас 2 жилээр илүү байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний 1 хүн оногдох байдлаар улсаа тэргүүлэгч аймаг юм. Аймгийн нийт 6105 малчин өрхийн 9079 малчид нийт нутаг дэвсгэрийн 89.3% буюу 14.7 саяга талбайд 1,970,133 толгой мал өсгөн үржүүлэн аж төрж байна. Өмнөговь аймаг 2 бүхт тэмээний өлгийн нутаг бөгөөд Монгол улсын хэмжээнд тэмээн сүргийн 30% өсгөн үржүүлдэг. Өмнөговь аймаг нь Монгол тэмээг сурталчлах, түүний ашиг шимийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, нүүдэлчдийн өв уламжлалыг сурталчлахын зэрэгцээ өвлийн аял жуулчлалыг хөгжүүлэх чиглэсэн тэмээний баяр тогтмол зохион байгуулж хурдан тэмээний уралдаан, тэмээн харва, тэмээн поло болон уламжлалт олон тэмцээн үтсгэлэн худалдаагаар зохион байгуулдаг. Аймгийн хэмжээгээр 2024-25 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын төрийн хэвшлийн 23 сургууль, хувийн хэвшлийн 1 бага сургууль, сургуулийн өмнөх боловсролын 32 цэцэрлэг, насан туршийн суралцахуйн төв, политехникийн коллеж, шинж ухааны технологийн их сургуулийн харьяа, техникийн дээд сургууль зэрэг боловсролын байгууллагад нийт 2400 багш албаа агчид, 25 мянган суралцагч суралцж байна. Аймгийн хэмжээнд 17 дотор байранд 1000 орчим хүүхэд амьдарч байна. Өмнөговь аймагт нийт эрүүл мэндийн байгууллага 101 ажиллаж байгаагаас улсын төсвийн эмнэлэг 24, өрхийн эмнэлэг 4, цэргийн ангийн 3 эмнэлэг, хувийн эмнэлэг 25, хувийн эмийн сан 43, эргэлтийн эмийн сан 14, эм ханган нийлүүлэх төв 4 тус ажиллаж байна. Өмнөговь аймагт ашигт малтмлын 80 гаруй орд 200 гаруй илрэлтэйгээс 5 толгой, оюу толгой, нарийн сухайд стратегийн ач холбогдолтой 3 томоохон орд газар тогтоогдож, нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд оюу толгой, 5 толгой, Эрдэнэс 5 толгой, Энержи ресурс, Мөнх ноён сувраг, Жавхлан тор зэрэг 14 компани ашигт малтмлын олборлолтын үйл ажиллагаа явуулж байна. Монгол улсын эдийн засгийн өсөлт, ажлын байр, дэд бүтэц, орон нутгийн төсвийн орлого, бизнесийн боломжийг нэмэгдүүлж, хот байгуулалтын хөгжил онцгой хувь нэмрээ оруулж байна. Эрчим хүчний хэрэгдээ жилээс жилд нэмэгдэхин хэрээр төв, сум, суурин, дулаан цахилгааны томоохон их усруудаар хангах ажлыг шатараатайг гүйцэтгэж байна. Дулаан хангамжийг сайжруулах хүрээнд 14 сумдаа хагас автоматжуулсан уурын зуух суйрлуулж, энэ нь орон нутгийн иргэдэд амьдрах тав тухтай байдал, ажлын байрны аюулгүй байдалд ажиллах таатай боломжийг бүрдүүлжээ. Нийт сумдын төвийн хатуу хучлалтай зам, гудамж гэрэлтүүлэг, тоосчлтгүй орчин, ногоон байгууламж байгуулах зэрэг олон бүтээлч ажлыг нийт аймгийн хэмжээнд тогтмол анхаардаг бүтээн байгуулалт өрнсөн аймаг билээ. 2028 он гэхэд Өмнөговь аймгийн бүх сумдын хатуу хучлалтай авцмаар бүрэн холбох ажлыг төлөвлөсөн засаг захиргааны алсын хараатай аймаг юм. Аймгийн хэмжээнд 3 сайхан нисэх буудал, хам бомбот нисэх буудал, 5 толгой нисэх буудал, овоод нисэх буудал гэсэн 4 нисэх буудалтай. 5 толгой зүүн баян чиглэлийн 414.6 км урттай төмөр замтай, 5 толгой Гашуун Сухай чиглэлийн 233.6 км урт төмөр замтай. Гадаад хамтын ажиллагааны олон талд үйл ажиллагаа явуулж нийгэм, боловсрол, соёл, эдийн засаг, аялал жуулчлалын хүрээнд
Канада, Бүгд найрамд Хятад улс, Тайвань, Өвөр Монголын өөртөөс орон зэрэг улс орнуудын хамтын ажиллагаатай. Байгаль цагуурын хувьд эрсдэс их газрын уур амьсгалтай. Өвөлдө хасах 20-30 градус хүртэл хүйтэрдэг. Дулааны уйлралд халуун 30-38 градус. Салхины хурд 5-15 м/сек, заримдаа 34-45 м/сек хүрдэг онцлогтой. Өмнөгов аймгийн Бахархалт алдартнууд. Өмнөгов аймгийн Хүргэн сумын нутагт төрсөн Монголын төрийг 47 жил барьсан Батмөх Даян хаанаас эхлүүлээд Улсын Баатар Төвдөнгийн бор, Ардын Баатар партизан Дамирингийн Нанзад, Бүгд найрамдах Монгол ард улсын хөдөлмөрийн Ууган Баатар Тэмээчин Даваасрынгийн Жижээ, Монгол улсын Гавьяат малчин Дэлгийн Хүүхэн, Монгол улсын Хүчит арслан Гомбаяушийн Дэмүүл, Сан бүхийн дэлхийн авраг Монгол улсын Гавьяат тамирчин Мөнхийн Пунцэг, Төрийн хан хуурч Цэнгийн Цэрэнд орж, Ардын ирүүлч магтаалж Монгол улсын соёлын гайсдагтан Гомбын Оргой, Монгол улсын Гавьяат тамирчин Цэрэнгийн Арднаа, ард түмний хайртай жүжигчин Няндгийн Цэвэ Аравдан, Байгаль орчны Гавьяат ажилтан Монгол улсын хөдөлмөрийн Баатар Дэмчхийн Бараад үзгээд олон зүүн алдартанд төрсөн нутгаа. Өмнөгов аймгийн Хүрмэн суманд Чингис хааны 15 дахь үеийн аж Батмөх Даян хаан болон Чүлтэн Бэйсийн мэндэлсэн Түүх Томгийн өлгийн нутаг юм. Хүрмэн сум нь Сайн ноён хаан аймгийн ёс засгийн хошуу гэдэг нэртэй байсан баг уг хошууг 1691-ээс 1926 хүртэл анхны засаг ноён тэргүүн зэргийн тайж Данзан эрдэнэс хойш тэргүүн зэргийн тайж Шаржив, Мандшир, Чоймбол, Дундув намжил, Дорж цэвэг, Сонон гомб, Лувсан даш, Дамиринжив, Авирмэд, Балдан, Чүлтэн Бэйс болон сүүлчийн засаг ноён Шир Базар Бэйс зэрэг 12 хөвгүүнийг үе залгамжлуулан өдөрдүүлэн алд хашуулж байжээ. Монгол улсын хурц арслан Гомбаяушийн Дэмүүл. Тэрээр 1935 онд Манлай сумын нутаг Алтхан гэдэг газар Гомбаяушийн 3 дахь хүү болон төржээ. 1961 онд болсон Монголын бүх ордны анх дугаар Спартакиадад Дэмүүл нь аймагаас шалгарсан шилмэл 28 бүхийн тойргийн барилдаанд 24 давж шууд улсын зан цол хүртжээсэн. Мэн 1963 оноос хойш улам нэмэх, үнэн хүчит, бат хүчит, олныг баясуудагч, үнэн итгэл, чин зоригт, бат суурь, тод сонин, хурц идэр зэрэг чимгүүдийг хүртэж байжээ. Мөн тэрээр 1969 оны улсын баяр наадмаар 8 давж улсын арсан цол 1975 онд Сан бүхийн спортын мастер цолыг тусус хүртэж байсан. Тэрээр улс аймагуудын томоохон барилдаанд нийтдээ 120 гаруй удаа барилдаж Итва гайхуулж байсан түүхтэй юм. Амтэн ургамал. Ган халуун тэсвэртэй, шим тижээ сайтай, жижиг навчид тачир ургамал гололсон 250 гаруй төрлийн ургамалтай бөгөөд түүний дотор хунчир, алтан үндэс, дэгд, сэрж мэдэг зэрэг олон төрлийн эмийн ургамал, илбэг, хармаг, гоёо, цүлхэр зэрэг амтлаг ургамал, хайлс, заг, тоорой, жигд гэх мэт мод урган, хар сүлд, цагаан зэр, шилүүс, үнэг, хярс, туулай, дорго, суусар, илбэг өгöd, хулан, аргал, мазаалай, янгэр, хавтгай зэрэг ховор амьтад ч бий. Хүн ам. Өмнөгов аймаг 2022 оны эцэст урьдчилсан байдлаар 71493 хүн амтай болж хүн амын 98.7% нь халах, тэг 10.2% нь дөрвөд, тэг 10.2% нь баяд, тэг 10.2% нь буряд, тэг 10.2% нь дарганг, тэг 11% нь зогчин, тэг 11% нь казак, тэг 11% нь урянхай, тэг 13% нь бусад хүмүүс оршин сууж байна. Өмнөгов аймгийн сумдууд. Өмнөгов аймгийн Баян далай сум. Өмнөгов аймгийн Баян далай сум нь далайн түвшнээс дээш 2830 метрийн өндөр дөрвөгдсөн. Алтай нурууны төгсгөл үзүүр 3 сайхан уусаар хүрээлэгдсэн байгалийн өргөд сайхан газар байрлах нутаг юм. 1075.1 хавтгай дөрвөлжин квадрат километр нутаг дэвсгэртэй. Урд талаараа Бүгд найрамдах Хятад улсын Өвөр Монголын өөртөө засах орны Ашаа аймаг. Баруун талаараа Өөрийн аймгийн Ноён, Сэврэ, хойд талаараа Өөрийн аймгийн Булган, зүүн хойд болон зүүн талаараа Хан хонгор, Хүрмэн сумдуудтай хил залган оршдог. Аймгийн төвөөс баруун зүгт байрлах бөгөөд Улаанбаатар хотоос 670 км, аймгийн төвөөс 86 км зайд оршдог. Өмнөгов аймгийн Баян овоо сум.
Өмнө Говь аймгийн Баян Овоо сум нь Монгол улсын хамгийн өмнө хэсэгт орших бөгөөд нийслэл Улаанбаатароос 669 км, Өмнө Говь аймгийн төвөөс 163 км зайд оршино. Өмнө талаараа бүгд найрамд хятад улс, баруун талаараа Номгон, баруун хойд болон хойд талаараа Хахонгор, Цогцэций, зүүн талаараа Манлай, Хамбогцсон будтай хэллээ. Далайн түвшнээс 2450 метрт байрлаж 1,47,300 га талбай эзэлдэг нутаг юм. Өмнө Говь аймгийн Булган сум. Булган сум нь Улаанбаатароос 530 км, аймгийн төв Даланзалгатоос 98 км оршдог. Зүүн хойд болон зүүн талаараа Өөрийн аймгийн Мандал, Хаан-хонгор, өмнө талаараа Баян-далай, баруун талаараа Сэврэ, баруун хойд талаараа Хөөрхөн аймгийн Богцонтой хэллээ. 249.8 га газар нутаг дэвсгэртэй. Өмнө Говь аймгийн 3 тис сум. Өмнө Говь аймгийн 3 тис сум нь хойд баруун урд талаараа Баян-хонгор аймгийн Шинжинст, Баян-говь, Баянлаг, зүүн хойд талаараа Өөрийн аймгийн Сэврэ, Ноён урд талаараа бүгд найрамд хятад улсын Өр Монголын урд цэц хорны эзний хошуутай хэллэж Говьлтай нурууны цаад цөлөрхөг бүсэд оршдог. Өмнө Говь аймгийн Мандал Овоо сум. Өмнө Говь аймгийн Мандал Овоо сум нь Багавтар, Уул толгод, Тал хөндөй, зарим газараа Тал хэрийн болон Говийн бус хосолсон үзэсгэлэнт сайхан нутаг билээ. Манай орон газар зүүн байдлаараа Алтай, Хангай, Хинтийн уулархаг газар, их нууруудын хотхор, Дорнод Монголын тал, Говь хэмээх 6 хэсэг хуваагдсан Говь хэсэгт Өмнө Говь аймгийн Мандал Овоо сум маань багтдаг юм. Газрын гадаргуун жижиг хайрах чулуу, сайр, үүрмэг боржингуудаар бүрхэгдсэн байдаг юм. Улаанбаатароос 524 км, Даланзалгатоос 80 км-ийн зайд оршино. Тус сум нь Дунд Говь аймгийн Дэлгэр Хангай, Сайхан Овоо, Хөөрхөн аймгийн Төгөрөг, Баянгол, Богд, Өөрийн аймгийн Булган, Хаан-хонгор, Цогтбоо сумтай хэллэн хойноосоо урагш Ахрын уулнаас Халын цагаан сувраг, баруунасаа зүүн тийш Борхоцовчин амнаас Алгуй уулын цавынОоны даваа хүртэл 714 хавтгай дөрвөлжин км талбайг эзэлнэ. Өмнө Говь аймгийн Манлай сум. Улаанбаатароос урагш 470 км, Өмнө Говь аймгийн төв Даланзалгатоос зүүн тийш 230 км зайд Өөрийн аймгийн Хамбогд, Цогцэций, Баян Овоо болон Дунд Говь, Дорн Говь аймагуудтай хил залган оршдог. Өмнө Говь аймгийн Хамбогд сум. Өмнө Говь аймгийн хамгийн зүүн урд сум болох Хамбогд сум нь Говь, Алтай нурууны захын улсын хэсэгт багтдаг. Сумын нутаг дэвсгэр нь Говь цулын бүсэд хамаарах ба ухаагүй цав толгод бүхий тал хээр буюу малаж хүн эрхлэхэд тохиромжтой ба харин газар тариалан эрхлэхэд тохиромж муутай. Улаанбаатароос 650 км, Өмнө Говь аймгийн төв Даланзалгатоос 250 км-ийн зайд оршдог. Хамбогд сум нь баруун хойд талаараа Цогцэций, баруун талаараа Баян Овоо, хойд талаараа Манлай, зүүн талаараа Дорн Говь аймгийн Мандах, Хатан булаг сумдтай хэлдэг бөгөөд харин урд талаараа бүгд найрамд хятад улстай хил залган 1,651,155 га талбайн газар нутаг эзэлнэ. Нийт нутаг нь далайн түвшнээс дээш 800-аас 1000 м өргөгдсөн. Цаг үеийн хувьд зундаа нэмэх 40 хэм хүртэл халж, өвөлдөх 10 хасах 15-аас 25 хэм хүртэл хүйтэрдэг байгалийн эрс дэс уур амьсгалтай. Монгол улсын хамгийн дулаан цэгт тооцогддог газар нутаг юм. Ашигт малтомлын нөөцөөрөө дэлхийд дээгүүрт ордог юу толгойн орд газар Хамбогд сумын төвөөс 45 км-т орших бөгөөд уул уурхаага түшигдэн жишг хот болон хөгжих боломжтой. Хоёр бүх тэмээнийхээ тоо толгоогоор улстай төдийгүй дэлхийд тэргүүлдэг юм. Мөн аялал жуулчлалын томоохон цогцлбор төв болон хөгжиж буй дэлхийн энергийн төвцийг дэмж чогийн хийд тус сумын төвөөс баруун тийш 11 км-т оршдгоос гадна мэлхий цохио, цогцлын хийдийн туур, өдөлдөг цохио гэх мэт байгалийн үзэсгэлэнт газруудтай. Өмнө Говь аймгийн Хаан-хонгор сум.
Өмнөгөө аймгийн хаан хонгор сум нь Монгол их говийн үүд болсон Өмнөгөө аймгийн нутгийн төв дунд орших бөгөөд сүрлэг сайхан уулнууд, шилхэр, байц хавчил, уудам саруул хөндий хоолой хосолсон ёстой л хүн малын жаргалын орн билээ. Улаанбаатаруудаас 532 км зайтай, аймгийн төвөөс 25 км зайд байрладаг. Өмнөгөө аймгийн 8 сумтай хилдэг. Баруун талаараа Хүрмэн сум, Баяндалаа сум, хойд талаараа Булган сум, Мандалова, зүүн талаараа Цогтов, Цогцэти сум, зүүн талаараа Баянова сум, өмнө талаараа Номгон сумтай тус тус хилдэг байна. Нийт газар нутгийн хэмжээ нь 993,130 га талбай газар нутгийг эзэлнэ. Өмнөгөө аймгийн Хүрмэн сум. Монгол улсын хамгийн өмнөд хязгаарт байрлах Өмнөгөө аймгийн Хүрмэн сум нь Алтай нурууны төгсгөл зүүр Өмнөгөө аймгийн орон нутгийн таглагтай уул болох 3 сайхан уулын энгэрвэл цоохрын ус хэмээх газар. Хүрмэн, Тулга, Жанжин хэмээх 3 багаас бүрдсэн говьэрийн нутагт орших Улаанбаатаруудаас 612 км, Өмнөгөө аймгийн төвөөс 58 км зайтай. Хүрмэн сумын нутаг нь баруун талаараа 165 км Өөрийн аймгийн Баяндалаа сум, хойд талаараа 56 км Өөрийн аймгийн хаан хонгор сум, зүүн талаараа 151 км Өөрийн аймгийн Хамган сум, өмнөд талаараа 115 км бүгд найрамд хятад улсын Өөр Монголын өөртөө засварны Альшаа аймагтай хил залгадаг. 128.3 км квадрат 1,239,326 га нутаг дэвсгэрийг эзэлдэг. Нийт нутаг нь далайн түвшнөөс 2,650 м өндөр төрөгдсөн юм. Өмнөгөө аймгийн Ноён сум. Өмнөгөө аймгийн Ноён сум нь Улаанбаатаруудаас 800 км, аймгийнхаа төвөөс 216 км оршдог. Баруун талаараа Өөрийн аймгийн 3 тис сум, хойд талаараа Сэврээ сум, зүүн талаараа Баяндалаа сум, урд талаараа бүгд найрамд хятад улстай тус тус хил залган оршдог. Нийт газар нутгийн хэмжээ 1,55,000 гаруй га талбайтай. Ноён сумын өндөр уус, хөндөй, хоолой, элсэн тойром гэх мэт байгалийн үсгэлэнд газрууд олон бий. Олон улсын жуулчид эрдэмтэн судлаачдын сонирхлыг татаж харааг булаасан удаг юм. Өмнөгөө аймгийн Номгон сум. Монгол улсын хамгийн өмнөд хэсэгт орших Номгон сум бол аймагта томоохон нутаг дэвсгэртэй сумын нэг бөгөөд 19,000 хавтгай дөрвөлжин км газар нутагтай. Өмнө талаараа бүгд найрамд хятад улстай 200 орчим км газраар хиллэж, баруун талаараа Хүрмэн сумтай, хойд талаараа Хаан хонгор, зүүн талаараа Баянова сумтай хаяа нийлэн оршдог. Номгон сум нь Улаанбаатар хотоос 607 км, Өмнөгөө аймгийн төв Далан задаг хотоос 106 км зайтай. Номгон сумын төвөөс Монгол улсын хамгийн урд цэг болох Оров гашууны бор толгой хүртэл 170 км. Нутаг дэвсгэр нь газар зүүн хувьд Монголын говь, Алтай нурууны шувдрах хэсэг, үцгэлэнд уул нуруудаас бүрдэх бөгөөд өргөн удам говь цөл цав толгод илбэгтэй. Өмнөгөө аймгийн Сэврээ сум. Дүүх домогт хатнаар мөнхөрсөн төмөн олноо үеийн үе тэтгэх унган нутгийн минь улсын тэргүүн хүнаартан цэхэрдэх буурал хайрхан минь. Асхад өндөр хатанд нь дүүлж халин ниссэн аргал янгэр аратан жигүүртэнтэй арц ганг агаршаан ус тэргүүтнэн нэвээсэн ард түм бидний шүтэн буурал хайрхан минь. Өмнөгөө аймгийн Сэврээ сум нь Улаанбаатаруудаас 740 км, аймгийн төвөөс 216 км зайд байрладаг. Баруун хойд талаараа Баянгор аймгийн Баянлаг, хойд талаараа Уранга аймгийн Богд, зүүн хойд талаараа Өөрийн аймгийн Булган, зүүн талаараа Баяндалаа, өмнө талаараа Ноён, баруун талаараа 3 тис сумтай хил залган оршдог. Далайн түвшнөөс дээш 1000-аас 2600 м өргөгдсөн. Өмнөгөө аймгийн Цогтовоо сум. Цогтовоо сум нь 652 мянган га нутаг дэвсгэртэй, далайн түвшнөөс дээш 1198 м-д орших бөгөөд нийслэл Улаанбаатар хотоос 427 км-т, Өмнөгөө аймгийн төвөөс зүүн зүгт 126 км-т байрлана. Цогтовоо сум нь Өмнөгөө аймгийн Цогцэци, Хаан хонгор, Мандалова сумдуудтай, мөн зүүн талаараа Дундгой аймгийн Дэлгэр хангай, Хулд, Үлзий сумдуудтай хиллэн.
Газар зүүн байрлалын хувьд Монгол орны говийн их муж, дорн говийн хойд хэсгийн тойрогт хамаарна. Өмнөгөө аймгийн цогц цэцгийн сум. Өмнөгөө аймгийн цогц цэцгийн сум нь Алтайн уулархаг мужид багтдаг говьд цөл талхээр хосолсон үзэсгэлэнт байгальтай нутаг билээ. Нийслэл Улаанбаатар хотоос 560 км, Өмнөгөө аймгийн төв Даланзалгад хотоос 100 км зайдарших бөгөөд зүүн талаараа Өөрийн аймгийн Манлай сум, зүүн урд талаараа Ханбогд, урд талаараа Баян-Овоо сум, баруун талаараа Хан-Хонгор сум, баруун хойд талаараа Цогт-Овоо сумтай, харин хойд талаараа Дундгой аймгийн Үлзий сумтай хил залган оршиж, нийт нутаг нь далайн түвшнээс дээш 1200-аас 1791 метрийн өндөрлөгт орших бөгөөд бүхэлдээ говь цөлийн бүсэд хамаарна. Шийг хур тундас багтай, Дулааны нөөц салхины хурд их, гадаргын ус ховор, булаг шанд, уул толгод, говь хөндий хоолой хосолсон байгалийн эрдэнэ соёлгаар дүүрэн баян нутаг юм а. Өмнөгөө аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурдын тэргүүлэгчдийн 2009 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн тоо тогтоолоор Өмнөгөө аймгийн 9 гайхамшигыг батламжилсан. Үүнд Хонгорын эс, зүүн шургуул, баруун шургуул, Баян заг, Захиуртын хөндий, Төгөргийн ширээ, говь гурван сайхан уул, Ёлын ам, Дүнгэнэ, Мухар шивэртийн ам, Нэмэгт, Хэрмэн цав, Зүү мод, Зулганай, Нарандааз, Ноёнбогд, Толовхад, Саран хөндийн 3 төшмөл, Алгуй улаан цав, Сэврэ хайрхан, Үлэг гөрүүлийн яс, Тогоон төмөр хааны ордны бүр, Галбын говь, Галбын 3 хид, Ундаан гол, Ханбогд хайрхан, Мэлхий цохио, Ловн чомбын агуй, Шар цавын Үлэг гөрүүлийн мөр, Сангийн далай хид, Ноён Сэврэ хийцийн мөнгөн илэл зэрэг багтжээ. Үүний жишгээр сум бүр өөрийн түүх соёл, өв уламжлал, газар нутаг, байгалийн үзэсгэлэн онцгой сайхан бүхнээс 9 гайхамшигт тодруулан аялал жуулчлалаа хөгжүүлэх, ёс заншил уламжлалаа хойч үед өвлүүлэх зорилгоор онцолж тодруулсан онцлогтой бүтээлч аймаг юм. Өмнөгөө аймгийн аялал жуулчлалын бүс сонслог зүйлээс дөртвөл аймгийн төвөөс баруун зүгт 220 км Сэврэ сумын нутагт 800 м өндөр 150 км үргэлжилсэн Хонгорын голын үзэсгэлэнт илсэн уул. Монгол улсын алдарт 33 говийн нэг хэсэг болох хэдэн 10 км өргөн Галб, Бордсон, Зээмэг, Заг, Сүүжийн алдарт их говьд говь гурван сайхан байгалийн цогцолборт газар, Ёлын ам, Хонгорын эс, Толихад, Ноёнбогдуул, Нэмэгтийн их хонгил, Хэрмэн цав зэрэг газрууд нь Монгол орны хамгийн үзэсгэлэнтэй байгалийн бүс нутгийн нэг бөгөөд жуулчдын сонирхлыг ихээ татдаг бүс нутаг юм а. 50-аас 120 сая жилийн тэртээ амьдарч байсан эртний үлэг гөрүүлийн чулуужсан яс, өндөг, чулуужсан мод зэрэг палеонтологийн олдврууд олдсон болгон сумын нутаг байдаг Баян заг нь Монголын төдийг дэлхийн палеонтологийн онцгой бүс нутаг юм. Түүх соёлын гэрчлүүлэх цайны зам буюу Оросоос Хятадыг чиглэсэн их худалдааны зам, Тэмээжингийн цуваа бүхий түүхийн дурсгалд орон нутаг юм а. Дэлхийд ховор тооцогдох Нэмэгт цав, Хэрмэн цав, Шар цав зэрэг байгалийн тогтод зүхий үзэсгэлэнт газрууд, онгон зэрлэг байгаль энэ нутагт хосгүй цогцолжээ. Хутагт Данзан Арвжаагийн байгуулсан энергийн төв болох Дэмчөөгийн хід, аймгийн хамгийн баруун сум болох Гурван Тэс сумын нутагт байдаг Хэрмэн цав, аймгийн хамгийн зүүн сум болох Манлай сумын нутагт байдаг Үлэг гөрүүлийн чулуутсан мөр, Шар цав. Дэлхийд ховорцсон ан амтан, ховор төрлийн ургамлаараа гадаадын жуулчин аялагчдын сонирхлыг ихээхэн татаж байна. Өмнөгөө аймгийн төдийгүй Монгол эх орны бахархал болсон говийн байгаль түүхийн музей байгуулсан дотоод гадаадын аялал жуулчлалыг хөгжүүлэх, эх орны их түүх соёлоо дархлан үлдээх үндэсний бүтээн байгуулалт болсон байна. Монгол орны төдийгүй дэлхийн эрт галбын түүхийн үлгий болсон Өмнөгөө аймаг нь түүх дурсгал, байгаль цагуурын өвөрмөц тогтоц, үзэсгэлэн төгөлдөр газар нутаг, ховор ан амтан ургамалтай, байгалийн эрдэс соёлыг ариун ундарсан, түүх соёл, ёс заншил, соёл боловсрол уламжлан тогтсон, малай жохын эрхлэлд тариалан, их байгаль хамгаалах, нөхөн сэргээх ногоон байгууламж өрнөж буй, орчин цагийн хөгжил өсөлт, бүтээн байгуулалтаараа түүчилж буй манай улсын манлайлагч тэргүүний аймаг юм а.